tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу. Ингээд 1 сарын 8-1-т мөнгө хуралт эхлэж байна 2026 оныхоо. За тэгээд юунаас эхлэх вэ гэхээр за ямар ч тач 7 хоногийн төлөвлөгөөг бол ингээд бичсэн байгаа. Энэ 7 хоногт бол тийм онц сонин содон зүйл бол хийхгүй. 1 сарын 5-нд манай том хүүгийн төрс өдөр. Тэгтээ бид хэд энэ дөрөвдөө тэмдэглэчин. Тэгээд ер нь бол мандад маш их одоо эдэж ирсэн. Тэгээд аюу гой юм хаа учраас тэдрийг ашиглаад тэгэл гой котлет амталсан будаа эдэргээ тийм аюу хөнгөн юмнууд хийгээд тэгээд найзуудын гэртээ өрөө тэмдэглэе гэж бодож байгаа. Тэгээд одоо нөгөө манай хүү тийм төрс өдрийн мөнгө явуулахаар нь одоо тэрүүгээр нь торт морт аваад ингэж байгаа. Тэгээ ер нь бол ингээд өнгөрсөн хэдэн сарын хувьд бол манай гэр бүлийн санхүүгийн хувьд маш тийм чанга үе байла. Тэгээ ер нь бол хүн болгоны л амьдралтад тохиолддог байлаа тий. Тэгээд тийм ч учраас одоо би бол орлогогүй ингээд сүүлийн өнгөрсөн одоо хэдэн сар байлаа шүү дээ. Угаасаа өөрөө ч нөө ажиллаа хийхгүй гэдэг сонголтоо хийцэн учраас яаж ч орлого нь орж ирэх үү. Тэгээ тийм байсан. Дээрээс нь манай нөхрийн хувьд 11 сард нөгөө нэг томилтоор Таиланд ингээд нөгөө явах ирэхээр шагнагдаа. Тэгээ тэрнийхээ үрээнд явсан. Дээрээс нь нөгөө манай нөхрийн дүү маань айгүй хүнд өвдөд. Тэгээ тэрнээс болоод нөгөө эрүүл мэндийн шилтгаанаар битээр маш их одоо нөгөө мөнгийг тийшээ ингээд шууд гаргахаас өөр аргагүй байдалд орсон одоо манай гэр бүлийнхэн тэгэнгүүт бас нөгөө тэр нөхцөл байдлууд ингээд гэхдээ одоо дүүн эрүүл саруул ингээд сайхан болсон байгаа ямар ч тач. Тэгэхээр тэр бүх ингээд нөхцөл байдлуудаас шилтгаалаад ийм ер нь бол чанга үетэй тулгарсан. Тэгээд яг нөө шинэ жил давцсан Таиланд явцсан байсан учраас манай нөхрийн ажил одоо тийм орлого нь одоо төр зур орж ирэх хүн ингээд хоошлогдсон. Тийм учраас ийм үе байлаа. Тэгэхээр өнөөдрийг ямар тааж 1 сарын 8-1 мөнгө хуваарлаа ингээ 200 мянган төгрөгийг хуваарлахаас эхэлнэ. Тэгээд би бол одоо ерөөсөө ямар тааж хуваарлалтаа яаж хийж байгаа те 7 хоног болгон яаж хийж байгаад хийн гэдэг ийм зорилгыг бол 2026-нд тавьсан байгаа. Яа тэгэхээр амттай өрөмтөл хийсэн цагт би ингээд миний санхүү бол аюу амжилттай одоо нөгөө нэг ийм зөв ингээд юу гэх юм орлого маань юм доктортой явж идэг байгаа даахгүй. Тэгэхээр би энэндээ өөрөө одоо ч гэсэндээ миний сэтгэл зүй энергийн хувьд бол би ер нь бол нэлээд одоо дажгүй болсон. Нэлээд доктортой болсон. Тэгэхээр би бол энийг алдахгүй яг нүг анх эхэлжсэн шигээ ингээд 7 хоног болгоо хийгээд явчихна гэж бодож байна. За тэгээ та ч гэсэндээ намайг гоё шахтгаараа шахаарай. За хамгийн эхлээд нь болохоор би маш олон ангиллуудаа бас багсгасан. За яаж багсгасан бэ гэхлээр эхлээд нь энэ байрныхаа мөнгийг хийгээ тий. За 30 мянган төгрөг. За ийшээгээ би юу ачлаа. Задгаа мөнгө нөгөө ATM-ээс авсан болохоор задгаа мөнгө байдгүй. За яагаад нөгөө энтлийн хуудас маань хэрэгтэй гэдэг чинь одоо яг энэ ахгүй бол нөгөө нэг ингээд 30 мянгаас бол за би ингээд байрны мөнгөн дээр тий ингээд одоо энэ дээрээ би байр гэж ингэж өчөж жагаад байрны нийт дүн ингээ 30 мянгаар би ингээд авах гээд байгаа. Тэнгүүд би 30 мянгаагаа нэг ширхэг 20, нэг ширхэг 10 мянгаар авах юмаа гэд ингээд бүгдийг ингээд за доошо задлаа бичээд ингээд нийт одоо банкны тэлэр дээрээс очиод данснасаа энэ мөнгө авах юм бол энэ нь яг ийшээгээ ямар ч алдаагүйгээр ингээ орох боломжтой болчиход байгаа байхгүй. Гэтэл би нөгөө ATM-ээс авчиж байгаа учраас ингээ одоо энэ нөхөө хэмжээний ингээ зохицуулахаас өөр арга байхгүй гэсэн. Тэгэхээр одоо хэмжээнэ байрандаа юу ч гэсэн 40 мянгаыг ингээ хийж энэ хаалтан дотор 40 мянга гэвччихье. За тэгээ Univision-ийн мөнгө нь ингээ орцсон гэж бодчихъя заяа. За тэгэнгүүт ингээ утсан дээр 10 мянга. Тэгэхээр 10 мянга байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр штэ. Ингээ 40 мянга гэсэн нэмж илүү орох гэдэг юм л. За би хүнсээ авчаа хүнсний мөнгө задлахаар гэхээр ч болохгүй шүү. За хүнсний мөнгийг ямар тааж энэ төрөвчөндөө хийх юм. За энэ төрөвчөндөө ингээд хуваарлаад хийн. Яаш тавьж нэг шүү тавьж. Хэдэн төрхтэй. За ингээд ийшээ хийчихье. Тэгээ хүнсэн дээр болохоор авах юм энэ 7 хоногт тэмчиг байхгүй байгаа. Тэгэхээр ер нь бол энэ 100 мянга бол хангалттай болчих واخ гэж бодоод байгаа. Тэгээ ер нь яг энэ хугацаанд бол хүн тэгэл амьдрал яг болол гэдэг байгаа таахгүй. Тэгээд яг одоо нэм сайн аав ээжийн буйнд те бас ингээд ямар тааж махтайгаа болохоор айгүй тийм учиртай байгаад байгаа. Тэгээ ямар тааж 2 хүүхдээ өсгөчгүй те хоос онолохгүй тэгэл гэртээ юм дулаахан тогтой ингээл байна гэдэг чи ер нь бол тэгэл болж л байгаа хгүй. Ер нь бол тийм амар сүртэй ингээл хямраад исэн юм бас басаалга ер нь бол. За
За одоо ер нь бол энэ дээр одоо бусад хэрэглээний зардал болон хагалгаагаа хийдэг штэ. Тэгэнгүүт энэ бусад хэрэглээн дээр би одоо энэ одоо сар болгон би ийм гоо сайхан эрүүл мэнд гэдэг хоёр дээр ийм юу гаргахаар. За энэ болохлоороос зөвхөн миний одоо хүрээнд шүү. Дээрээс нь би одоо зарим тохиолдолд хүүхдүүдтэй гарах ч юм уу тиймэрхүү зардлууд орно гэсэн үг. Тиймэрхүү юм хуваарлаад явна. За тэгэнгүүт гоо сайхан дээр болохоор одоо 150 мянган төгрөг байгаа. Энэ болохоор нөө маникюр тэгээ одоо нэг гоо сайхан дээрээс нь одоо юу бикини одоо вакс эдэр хэлэх ч юм уу те тэд нар ингээд хэрвээ орох юм бол сардаа нэг ойролцоогоор 150 мянган төгрөг зарцуулахаар байхгүй. Тэгээ зарим сард нь болохоор педикюр ороод ирэх юм бол энэ арай жоохон өндөр болно ч гэдэм үү те. За тэгээд эрүүл мэнд нь болохоор би барайнд явах шаардлагатай байдаг. Тэнгүүд барайныхаа мөнгийг нэмээд ингээд одоо 240 мянган төгрөг ингээд зарцуулагдана. Гэхдээ энэ бол заавал гарах ёстой гэсэн зардал одоо бас биш гэсэн. За ер нь бол хэрэг боломжтой үед хуваарлах юм бол ингэж хуваарлах гэсэн. Гэхдээ энэ 7 хоногийн хувьд хуваарлахгүй учраас ингэж тэмдэглэсэн байж байгаа. За одоо хуримтлал руу гаръя. За хуримтлал 52 7 хоног руу 10 мянга хийх хэрэгтэй байгаа. За тэгэхээр 52 7 хоногоо энэ жил ямар өнгөд бодох вэ? Харъя да. За улбар шар өнгөөр бодъё да. За дээрээс нь шинэ жил дээр бас 10 мянга хийж байгаа. Тэгээ энэ хоёрыг нэгтгэхэд би юу авах гэдэг юм л та. Нэг хавцсан хийх гэдэг юм л та. За шинэ жилийн 10 мянга дээрээ энэ хац. За бас улбар шарангоор хэлнэ. 10 мянган төгрөг хийхээр 20 мянган төгрөг ингээд 52 лоног тавьчих. За ийм учраас одоо энтлийнхэн хуудас маань ер нь бол одоо чухал үүрэгтэй болно байдیں۔ Тэгээд банкнд очиж ингэж авахгүй байгаа болохоор одоо ингэж авахгүй юу. Би тэгтээ манай энэ иргэн тойрон голланд банкны ойрхон салбар байдаг үгүй бас асуучвал зүгээр л юм байна. Хайчвал. За шинэ жилээ ингэ хийцэн гэж тооцсон. За явцгай чаленж дээр бас юу вэ? 10 мянган төгрөг. За 10 гэдэг нь бол уул гэсэн үг. За би энэ жил болохоор нөгөө 10 20 30 40 50 гэж шууд ингэж хийгээд төлөвлөсөн байж байгаа. За уулаа ботчих. Тэр 10 мянга. Тэгээд аялал гээд за тэгээд одоо энэ 20 мянган хуримтлал орж ирнэ юм чи. Харанка чаленж. Яа. За харанка чаленж. Тэгээд ишээч гэсэн үг. За ингээд 20k challenge одоо бодно. За энийг бол ягаан өнгөрөөл. За энэ ихсэн өдөр нь 2025 оны 01 сарын 02 байна. Энэний мөнгө бол ер нь цагаан сардал зарцуулах. Би тэгээ энийг гэс дуусгачаад дахиад дараагийн нөгөө хуримтлалыг эхлүүлчмээр байгаа ер нь бол. За тэгээд одоо 100 төгтөөнаас нэрээ. 100 төгтөө задгаа мөнгнөөс эхлэн. За энэ ч 100-га хийчи. Энэ нөгөө нэг өмнөх 100 төгтөөний юм бутархай мөнгнүүд үлдсэн байж байгаа. Энийг дараа 7 хоног хүртэл цуглуулжаад тэгээд энийг бүгдээ тасах шигээ. Нэг гэдэг рүү хийчих. За ингээ хурдан дүүргэхгүй энийгээс шийдчих. Одоох нь бол ишээч. Тэгтээ тэрнээс шил хавцсан л ажилласан зүгээр л те. За ингээд
100 төгтөгөө ямар дүрсийг бодох вэ гэхээр цагаан дүрсээ бодно. Ингээ эхэлсэн өдөр нь 2025 оны 1 сарын 02. За ингээд бичлэг маань ямартай ч өнөөдөр ингээд дуусч байна. Маш цомхон боллоо. Тэгээ дараагийн бичлэг дараагийн 7 оны 5 дахь өдөр хийгдэн. Тэгэхээр тэр хүртэл түр баяртай.